Нийслэлийн эрүүгийн иргэн давзалгачны шүүх ногоон автобусны гэх хэрэгтэй холбоотойгоор 5 хоног хуралдаж өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Шүүхээс шүүгдэгч Тэнэг ОГ компани захирал Ган Хуягт оноосон ялыг бууруулж нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил, 20 халыг 3 жил болгон багасгажээ. Мөн шүүгдэгч Төмөн Жаргал Баяр Сүх Чойж Сүрэн нарын үйлдэлийг хөнгөрүүлэн үзэх шийдвэрийг гаргасан байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбогдсон Монгол улсын 9 иргэн бүгд найрамдах Солонгос улсын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож бусад 15 хүнийг ялсан байдаг. Тэнэг ОГ компанийн захирал Ган Хуягт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж 6 жил 20 хял оноосон бол Жавхлан Баатрыг нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж 3 жил 20 хялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нийтийн албанд ажиллах болон зорчих эрх хасах ял оноосон юм а. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэж давж залдсан бөгөөд тэдний гомдол эсэргүүцлийг давж залдах шатны шүүх хүлээн авч хянан хилэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ. Улмаар анхан шатны шийтгэх тогтоолоор Ган Хуягт оноосон заллах гэмт хэргийн шинжгүй үндслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо. Ингэснээр түүнд оноосон ялаас заллах гэмт хэргийн ял хасагдж байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн тодтгоо хэлсэн юм а.